Амархан сайн байна үзэгчдээ соён гэгэрүүлэгч телевизийн гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгийн цоо шинэхэн дугаар эхэлж байна. Соён гэгэрүүлэгч телевиз эх орны Ас баруун хязгаар Ховд аймагт ажиллаж Монголд анх удаа зохиогдсон туйлд цуурын улсын авраг шалгаруулах анх дахь уралдааныг бичиж байсныг та бүхэн санаж байгаа. Монголын бүхий л агуу их туйлс зөвхөн Алтай магтаалаар эхэлдэхийн учир юм. Яагаад туйлчид үеийн одоо гайхамшигт өв соёлон Алтай магтаалан ихэд сургаж байж үр хожтон үлдээдгийн нууц нь юу вэ гэд олон гайхамшигт өв соёлыг дэлхийн ЮНЕСКОгийн соёлын өв албан ёсоор бүртгэж хүн төрөлхтөнд энийг хайрлан нандинан хамгаалан хэмээн зарлаж монголчууд үдчихсэн туйлаа шин цагт сэргэн мандуулах сайхан цагтар байгаамаа. Тэгвэл магадгүй түүнээс хойш туйлын энэ хөвдөс биднийг нэгэн хөшөөрөө дуудаж авчрлаа. Бүтээлчийн оюун санаад урган гарч цаг наргүй ууггүй хөдөлмөрийн хүчээр өнөөдөр тэнгэрт тултлуулсан Алтай магтаал зориулсан Монголын анхны гайхамшигт хөшөө юм аа. Монгол улсын төрийн сойрхолд нэрт уран баримлч ган уяггүй хэсэг нөхдийн санаачлаг дор өөрөө энэхүү хөшөөний нарийн ширийн бүх зүйлсээс ахуулаад өнөөдөр бидний та бүхэнд тайлбарлан ярих бүхий л санаа нэгж жижиг хэсгүүд болгоныг өвгдөө цэхээ түүхтэй оролдуулан энэхүү нэгэн юр усын хөшөөг бүтээгээд байна. Тийм ч учраас эрхэм үзэгч та бүхэн гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгээрэн Алтай магтаал зориулсан нэгэн тэнгэр тулсан хөшөөний сүр хүчинд биширч энэ хөшөөний чанад нууц руу аялцгаая. Гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Алтай магтаалд зориулсан бүтээлээрэн оролцож байгаа зочин бол уран баримлч Ламсрынгийн ган уяг юм. Тэрээр 1981 онд дүрслэг урлагийн дунд сургуулийг чимэглэх зураач мэргэжлэр төгссөн бөгөөд социализмын сүүлийн он жилүүд буюу 1988 онд Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Репиний нэрэмжит урлагийн академид уран баримлч мэргэжлэр 7 жилийн турш суралцж улмаар 1995 онд магистрийн зэрэгтээ төгссөн юм. Дэлхийд алдартай энэ л академид манайхаас тун цөөнхөн шалгаран суралцсан бөгөөд тэр дундаа урлагийн мастрын зэрэг хамгаалсан өдрийн од мэтээ. Тэрээр Монголдон төдийгүй гадаадд томоохон хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Тухайлбал 1994 онд Санкт-Петербург хотноо олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнд Монгол улсаа төлөөлж уран баримлын төрлөөр оролцсон.
1996 онд Улаанбаатар хотод 20 дугаар зуун бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн. 1998 онд Америкийн нэгдсэн улсад Монголын зураачдын хамтарсан үзэсгэлэн. 1999 онд Японы Тоёмурагийн олон улсын дүрслэх урлагийн симпозумд төлөөлөгч. 2003 онд Улаанбаатар хотод сэтгэлээс алсад бие даасан уран баримлын үзэсгэлэн. 2011 онд зураач болдуудартай хамтарсан бичвэр үгүй бичвэр уран бүтээлийн үзэсгэлэнгүүдэд тус оролцсоор ирлээ. Уран баримлч Ган Хуйг нь 1999-өөс 2014 он хүртэл Монгол улсын аймаг хотуудад монументал хөшөө дурсгалуудыг архитектур орон зайн төвшөнд бүтээн босгосоор ирсэн байна. Мэргэжлийн байгууллагууд болон Монгол улсын төр засгаас уран баримлч Ламсрынгийн Ган Хуйгийг өндрөөр үнэлж, Монголын урчуудын эвлэлийн нэрэмж шагнал, Монголын архитектурын эвлэлийн нэрэмж шагнал, Монгол улсын төрийн сойрхол, Монгол улсын хөдөлмөрийн гавьяаны улаан түүхийн одонгоор шагнаад байгаа юм. Ингээд гайхамшигт үзмрүүд нэвтрүүлгийг анхааралтай үзэж, урлагийн боловсрол, урам зориг, баяр баясгалан авдаг эрхэм үзэгч та бүхнийг төрийн шагналт Ган Хуйгийн уран баримлын ертөнцөөр аялуулъя. Ер нь та бол бас тэр гайхамшигтай олон уулсын дунд төрж хувь тавилангаар та бид тэнд төрнө гэж дахиад айгүйч гисэн тэнгэр бол таныг тэнд л унгасан байна. Тэгэхээр бид тэнд очиод цаст цам гаруй хайрхны өмнө ятг хөгжмөр тэр гайхамшигтай алтан ятгаар туйл хөгжмийг хайлуулж байхад туйл их шиглэж байх тэр цагт орвол үнэхээр байгаль дэлхий баясаж байгаа болов уу гэж туйлч бол нүдэндээ нулимстай ярьж ийла. Та хүүхэд ахуй цагаасаа энэ магтаал энэ туйлын өлгийн нутагт төрсний хувьд ер нь алтан магтаал гэж ер нь юу юм бэ? Энийний цаад чанад зүйлийг та ер нь юу гэж ойлгож өссөн бэ? Би бол алтан нутагт төрж өссөн. Тэнд одоо бага сталонс өнгөрсөн. Тэгэхээр алтан магтаал гэдэг бол одоо ер үсийн тийм одоо сансрах тургун одоо дуулал ч гэдэм үү одоо тийм ер үсийн ялангуяа цуур хөгжим, ялангуяа давшуур хөгжим тэгээд одоо тэр том алдартай туйлсуудыг хайлахад эхлээ заавал алтан магтаалаар эхэлдэг. Алтан магтаалаар эхэлдэг бол тухайн одоо тэр алтан савдаг онгодуудыг бол дуудаж тайвшруулж одоо тэгдэг тийм өвдөстэй мөсөн. Тэгээд тэр өвдсөн дараа тулгуурж алтан магтаал хайсны дараа том алдартай туйлсуудыг явуулдаг. Хаан буурлаам хатан өргөөж хаан их шүтэнүүдэм авралдаан багтаа шаарл. Ачлалдаа дургасан 13 алта, хомлдоо дургасан 24 ханга. Хонгор жинс тайрхан 2 хөлтөөс авдаг. Уулын цагаан өвгөт авралдаан багтаа шаарлтана. Мандаллын уусан иргэн цохон алжилвахын үйдэл ирдэл урдлын анхан сэрүндэрэл үйдэл тазадикэл далла балчги шалбагэ өрм бахади галбарсан назандам моди натгэ болон чирабахал үйдэл сүүхэн даллай зүрм бахади сүмбэрэ икэллуулал дуун толхабахал үйдэлгэвэлээ. Тэгэхээр тэр туйлсыг хайлахын өмнө энэ алтан магтаалыг хийнэ гэдэг бол энэ хэдэн мянган жилийн түүхтэй Монголын ард түмний ялангуяа баруун Монголын ард түмний соёлын бие тус соёлын агуу том бүтээл. Тэгэхээр энэ том бүтээлд бид нэр зориулж одоо нутгийн хэдэн улсууд нийлээд одоо Үнэнбаат Хөлзий сайхан одоо уран бүтээлч биний нийлж сууж агаад тэгээд ирээсээ одоо энэ нэг ийм алдартай бүтээлээр нь уламжилж Монголын ард түмэн хооч үедээ 60-60-аар өртөөлөн хөрх оюуны хөрөнгө оруулалт буюу танин бүтгэн чиглэлийн
ач холбогдолтой мөн давхар соён гэрэл үлгүүс чиглэлийн ач холбогдол бүхий бүтээлийг дуурайж өгдөг гэсэн байдлаас сэтгэж болоодаад нэлээд суусан. Ерөнхийдөө Алтай магтаал гэж зөвхөн сонсоход их энгийн боловч яг одоо тэр Алтай магтаалын унших, тэр үнтэй танилцах, юу хийх үү, ямар юм бүтээх үү гэдгийг бодоход бол энэ бол маш нарийн хийсвэрлэх сэтгэхүйн одоо оргил болсон юм бүтээл учраас энэ зориулсан уран бүтээлийн ажил өөрөө бас нэлээд тийм чамбаа, нэлээд тийм бодлогоширсан уран баримлын төрлүүд жанруудыг бол ихэн шин ашиглаж оруулах ганцхан одоо реалны гэдэг утгаараа биш. Ерөнхийдөө үндсэндээ модерн сюрреализм чиглэлийн төрлүүдийг төлөвлөгөө авч ажиллах иймэрхүү зайлд шаардлага зүй байсан гарсан. Хөлтэй хаан алтан синти төвөтөм бади хатан сайхан синти зэрэглэтэвэди биллэлу майин хоёр хөлтэй наутар зандан ори төвөтөм бади нимгэн Алтай магтаал зориулж хийгдэж байгаа бүтээл маань ерөнхийдөө бол Монголын ард түмний угсаатны зөв, эдийн соёл, сан үйл харилцааны соёл, од гарагс байгаль ертөнцтэй харьцах хүн төрөлхтний харьцааны соёл, ялангуяа монголчуудын байгаль дэлхийгээ яаж хайрладаг байсан, ус ургамлын тасдахгүй, чулуун модын хөндөхгүй, одоо яаж ингэж одоо өдийг хүртэл хайрлаж хамгаалж явсан бэ гэдэг бол тэр төсөвдөр бол алдартай төсөвдөр ус байгаа. Тэгэхээр тэр хүмүүсийг суулгахын тулд нэлээд суусан. Тэгээд нөгөө талаараа бол энэ дэлхийн улаан номд орсон энэ алдартай амьд төр төлөөлүүлж зөвхөн ганцхан амьд биш. Ерөнхийдөө сав шив мандлын ертөнц, сансар окторгоо, од гаргис хүмүүсийн зан үйл тэгээд одоо жирийн энгийн амьдрал яг энэ бүх юмнуудыг л одоо давхар харуулж үлдэхийг зорьсон. Нэлээд одоо хэмжээний хувьд бол яг том зүгээр утгаагуул уцаар хүрээний хувьд бол тэр өвгдээцийн бүтээсэн Алтай магтаалын төвшөнд очиж байгаа, дөхөж байгаас их бол би мэдэхгүй. Ерөнхийдөө бол бид нэр аль талаас ярилцж байгаа ингэж л хийж үлдээ. Алтай магтаалыг тэр болгон хүмүүсийн дэнд явахдаа сонсч чадахгүй ч гэсэн газар дээр нь очиод Алтай магтаал бол ерөнхийдөө ийм юм байна гэдгийг уран баримлын хэллэгээр орон зай дотор барилга архитектуртаа яаж уялдаж холбож суудаг юм бэ гэдгийг одоо мэргэжлийн уран баримт архитектурын түвшинд шийдэхийг хичээсэн юм мэргэжлийн бүтээл юм байна. Алтай дэлхийн нутаг усаа бас баясгаж түүнээс нь бас буян гიშгэ буугаараа гэт. Хонин жилийн шинийн нэгний өдөр Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж анх удаа 9 үеийн туйлч балданд орж байгаагаар бол туйлын өргөнд туйл хайлуулсан. Тэгээ энийг манай телевиз бүрэн эфирэн дамжуулахад Алтай магтаалыг эхэлж бүтэн хайлахтаа тэр залуу бол энийг бол жирийн хүн бас тэр болгон хайлаад даагаад явдаг юм аа. Ингээд ерөөсөө тийм транст орж сэтгэл хөдлөлийн нэг чамд одоо бидний хэл дээр 3 хэмжээсээс цаашаа явж иж түрүүн таны хэлсэн тэр уул усны навдаг савдаг эзэн бүхнийг дуудаж яриулдаг юм аа гэд
ярьж байсан. Тэгээд цаад өргөнүүлэгчийн тамгын газрын санаа бол монголчуудад засал хийх санаатай байсан юм билээ. Тийм айхтар том санаа өрлөөд тэгээ монголчуудад шинийн нэгэнд бүтэн жилийн засал болог гэж одоо анх удаа энэ туйлыг хайллаа л да. Тэгэхээр энэ туйлч хүн туйл хоёрын чанад нууц 95-аас энэ туйлчдын үлгийн нутаг төрж өссөн хүний хувьд эднэрийн одоо үнэхээр гааж яваа, үүрч яваад ачаа тэр хүмүүсийн одоо ач холбогдлыг та юу хэрхэж үздэг вэ? Ерхэд тэрнийг бол маш хүндрээр үнэлж явдаг. Хүндлэж биширч явж байгаа. Ягаад гэвэл энэ бол та түрүү нэрлээ. Ерөөсөө одоо энэ янз бүрийн шашин, янз бүрийн юмнууд орж ирээгүй байх үед энэ туйл хайлна гэдэг бол тухайн ард түмнүүдийн, тухайн нутаг орны, тухайн гол усны улсуудын одоо тухайн жилийн засал байт юм байна. Тийм учраас туйлч хүн бол амьдралдаа ерөөсөө 3 удаа туйл хайлдаг гэсэн нэг тийм айхтар юм байт юм байна. Тэгэхээр алтай магтаал гэдэг бол энэ бүх одоо томоохон туйлуудыг хайлахын өмнөх үеийн одоо орчин цагийн яриагаар бол бие халаалт үе бэлтгэл гэж бас ярьж болохоор юм байна. Тэгэхээр би бас энийг хийж хат ингээд янз янзын улсуудтай уулзаж одоо туйл магтаал судлаач өөрийн биеэр бас тэрнийг тоглодог, туйл хайлдаг, алтай магтаалыг хайлдаг энэ улсуудтай уулзаж ярилцж байсан л дээ. Тэгэхдээ бол тухайн гол усныхаа одоо заслыг хийлгэхийн тулд эхлээд одоо тэр гол усандаа нэр хүндтэй айлдаа цуглаад тэндээсээ туйлч залдаг юм байна. Тэгээд залаад нөгөө туйлчин тэр залгахыг хүлээж авсны дараа үндсэндээ 7 өдрийн хугацаанд бэлтгэл хийгддэг одоо шил бие сэтгэлийн хоол ундны гэх мэтлэгийн энэ шал өөр дэглэмтэй. Тэрнийхээ дараа туйл хайлах өдрийнхөө урд өдөр одоо хөгжмийн зэмсэг нь эхэлж залагдаад дараа нь туйлч өөрөө очиж туйлаа хайлж тухайн одоо ард түмнүүдийн тухайн жилийн заслыг хийдэг. Тэр засал нь бол одоо бид нэр үгийг уншихад бол ойлгомжтой. Одоо би зүгээр ямар нэгэн шашны янз бүрийн юмнуудыг бол мөхөлж янз бүрийн тийм дүгнэх хэрэг байхгүй. Зүгээр монгол хүн болооч тэр юм уу туйл хайлж явах юм уу тэр туйлын үгийг ингээд уншиж явахдаа тэр үнцэдээ зүгээр л өөрөө л засал юм байл л да. Тийм учраас ерөөсөө энэ одоо туйлчдад зориулсан туйлчдаар дамжуулж Монголын ард түмний усны соёлыг бүтээсэн энэ алтай магтаалд зориулж энэ бүтээл хийх нь бол зайлшгүй шаардлагатай юм. Нөгөө талаараа бид нар доор нь барилга байгууламжтай музейтэй гэж хэлж байсан тэр музей дотроо юу байх вэ гэхээр ерөөсөө алдартай том туйлсуудын тодорхой гол хэсгүүдийн бичвэрүүд одоо алдартай парчин авирмэд интергээд одоо энэ алдартай туйлчдын эдэлж хэрглэж явсан одоо хөгжмийн зэмсгээс ахуулаад имэйл хазаар ховц сонор гэх мэтийн юмнууд нь тавигдах, фото зураг янз бүрийн юмнуудын баримтжуулж тавих. Одоогийн одоо цагт туйл хайлж байгаа улсуудын одоо намтар түүх тэдний оруулж байгаа хувь нэмэр ирээдүйд туйл хайлах одоо энэ хөвгүүд хүүхдүүдийн бас одоо энэ төр юмнуудыг бас хийж үлдээх ерөнхийдөө таны мэдчих төхөн ач холбогдол хэл музей болох юм л да. Соён гэгэр бүлэгч телевиз анх удаа туйлын улсын авраг шалгаруулах уралдааныг Ховд аймгаас бүрэн гэхээр дамжуулж бүтэн 3 өдрийн турш хэдүүлэхнээ үлдсэн 20 гаруйхан тэр туйлчид өөрсдийн хөгжмөн үүрж ирээд туйлаа ямар гайхалтай хайлж, ямар гайхамшиг бидэнд мэдрүүлснийг та бүхэн санаж байгаа. Тэгээд энэс үргэлжлэл болгож туйлын өр усын өвдөс өнөөдөр ийхүү алтай магтаал зориулсан хөшөөрөө биднийг хөтөлж байгаа маа. Ингээд бүгдээрээ хөшөөнийхөө илүү нарийн чанад нууц мэдээллүүд юу багтсан ямар утга санаатайг баярхан үзэгч та бүхэн зочныхоо тайлбартайгаар үргэлжлүүлэн үргэлцгээе. Цуутаган яста түрүс цуулалар махтаги билли эни нундал тивиги жилжилли содаг нарын хөвн таналги жилвэ түнниндэллу араван орван алтай арван орван гүдэ гүа багын цагтыл хөрөн дөрөн ханга хөрөн дөрөн гүдэ гүа багын цагтыл
тааш талан хоёроо зүгэн таасан чугийн мгинэ эрлэн эрэн хоёроо зүгэн таасан чугийн мгилэ эрхэн байхгүй ийм хар төвсөг байх гэжгээд элсэн хаяа дэргээд нэгэн зогтоогнэлээ чаран жилийн жаргал баян жилийн арихигээд хамар сайхан жаргалсан юммал санжилгинэлдээ хаттан нангөдэстэй горон настайда таймэргандөтэй тэнгэр нартай тэнцэн дэрсэн ngаттарад китэрсэлтэн дэрсэн өммиин өргөцэн өцөсэрэн янгарцэн доллаас наннажигдэн дэрсэн Ирмэлний хэрэгсэн мэлээ хэттэн хурууны эрдэн мэлээ төвшөрөм дутавэлээ бимэн дутавэлээ төвшөрөм Хувь тавилангийн эрхээр таавал алтай төрсөн байна. Хүн төрлөختөн бол өнөөдрийн алтай нуруунд маш их нууц байгаа. Магадгүй хүн төрлөختний энд оршиж байгаагийн 7 төрөмийн нууцыг энэ хавьяас олох байх гэсэн тийм нэг дэлхийн халуурал явж байгаа юм билээ. Тэгэхээр яг тэр уул ус ер нь юугаараа онцлогтой. Та одоо тэнд хүй дарж унлаа. Танд ер нь юу өгсөн гэж бододгоо. Яг өөрт мэдрэгдэх зүйлээ та нэг яриач. Гэхдээ надад тийм үсэн ихтэй бол хэцүү л баг. Зүгээр ерөнхийдөө бол уран бүтээлч болох л одоо тийм хөө зайны томилтнад өгсөн гэж. Одоо алтайдаа бол залбирч явдаг. Манай нутгийнхаа бол баян алтай мэл гэдэг. Одоо тэгэхээр алтайд бол тайлэгдэшгүй ер үсийн оюнсах нууц бол маш их ойлгомжтой. Тэгэхээр тэрний нэг жишээ нь одоо энэ том туйлсууд. Тэгэхээр том туйлсууд зориулж алтай махтаа зориулж хийх гэж байна. Хан алтай гэсэн баримлалтай. Хан гэнтэй гэдэг одоо явдаг шиг. Тэгэхээр энэ хан алтай орон баримлын энэ чуулбар төвшнөр бид мэрэгчний төвшөнд юу харуулахыг зорьсон бэ гэхээр ерөөсөө дархан цаастаа энэ томоохон амьд дээр зөвхөн амьдтыг төлөөлөхөөс гадна давхар энэ нөгөө сав шимийн ертөнцүүд Окторгой нар сарны аймаг гэх мэтлийн одоо байгалийн тайлэгдэшгүй нууц буюу одоо бидний өдөр тутам харж мэдэрч байдаг энэ байгалийн төслүүдийг бол бид үлдээх гэж зорьсон. Тэгэхээр энэ аргалаар бол энэ угуулзаар би юуг харуулсан юм бэ гэхээр угуулз бол хамгийн дээрээ бол байгаа тийм. Хамгийн дээдэлтэй байж байгаа. Энэ бол хэмжээ нь ерөнхийдөө яг өндөр нь. Энэ бол үндсэндээ 750 гаруй болцсон. За. Бараг 8 төгссөн. Тэгээ нийт баримлын өндөр бол. За угуулзаар юуг харуулж байгаа гэхээр энэ угуулз бол дэлхийн улаан номтой амьтдын жагсаалтанд байдаг. Нэг хоёрдугаарт энэ нөгөө еврейхээ хэмжээгээр одоо дэлхийд алтан угуулзыг төрүүлж гарсан ийм угуулз бол байдгүй. Энэ нэг олон улсын анчтын одоо тийм юм байна. Тэгэхээр энийг бол дэлхийд хаан угуулз гэж хүлээн зөвшөөрсөн. Хаан угуулз. Нэгдүгээр тэгээд энэ угуулзаар бас төлөөлөж тэр еврейнүүд бол тийм реальны бодит биш. Энэ баримлууд бол өөрөө тийм их тийм бодит тал руугаа гэсээ илүү. Бодит сэтгэлгээний буюу модерн сюрреализм чиглэл рүү их давмгаасан баримл. Тэгээд тэр дээр еврейр нь бол нарыг төлөөлж явж байгаа. За. Тэгээд энэ угуулз бол тэр цаа талын еврей нь бол ийм давхар заацтай. За. Тэгээд тэр тэнгэрийн заац энэ наадлаараа нарны аймгийг төлөөлж байгаа. Тэгээд ерөнхийдөө угуулз бол нарны аймгийг төлөөлж явж байгаа амтэн. Нөгөө талаараа дэлхийн одоо хаан угуулзын нэгдүгээр төрөл, хоёрдугаар халуун шот хамаал монголчуудын билетлэр. Одоо тэгээ энэ олон гайхамшигуудын хамгийн дээр угуулзаа баярлуулсан юм. Тий. Одоо ч нэг нарны аймаг төлөж байгаа байхгүй. Одоо бид нарт аз жаргал бэлгэж байгаа энэ нар. Тэрээс. Энэ халуун дулаан одоо энэ нэрлэгээ бэлгэж байгаа учраас аргал гэдэг нь. За энэ янгирээр бол одоо сарны аймгийг төлөөлж байгаа. Энэ янгирийн үе дээр бол сарны одоо дүрслэлтэй. Энэ дээр одтой алтан газтай. Тэгээд ерөнхийдөө энэ амьтад бол өөрөө бодит дүрслэлээсээ бол ер үсийн тийм хийсвэр сэтгэхээний. Яагаад гэвэл ерөөсөө Монголын ард түмэн бол өөрснөө ерөөсөө монголчууд бол хийсвэр сэтгэлгээний одоо тийм агуу мастер гэх юм уу тийм ард түмэн одоо шийдэл жиргэлж байгаа тэр тамга одоо хадан дээр зурагдаж үлдээж дурсгал болсон тэр хадны сүг зураг
Ирмэшлэнгийн ийм бүтээлүүд. Тэгэхээр орчин цагт зориулж хийж байгаа энэ бүтээл бол өөрөө бас тийм хэмжээнд байх шаардлагатай хаа л гэж бодсон. Тэгээ хамгийн өндөрт нисэж байгаа энэ ял шүү. За монголчууд бол дэлхийн архитектурын түүхэнд бол асар том үүрэг гүйцэтгэсэн ард түмний нэг. Тэр нь бол гэр гэдэг одоо энэ Монголын ерөөсөө нүдэлчдийн одоо энэ байгууламжийн одоо томоохон төлөөлөл болсон гэр баг. Тэгэхээр бид нар бол энэ дээр гэрийн тооныг авсан. Тэгэхээр одоо өндөр алтан улсад нутгалж байгаа ард түмэн тооноороо бол ингээд хойны ямаа тэгээд аргал янгэр энэ харагчаад. Тэгэхээр бас давхар тэр юмуд нь орчиж байгаа. Тэгэхээр ийшээний ингээд явхлаар энэ дээр одоо ингээд алтан салбар улсуудаар амьдарч аж төрж байсан. За. Бүхэл цаг үеийн. Одоо тийм бүхэл цаг үеийн хүн төрөлхтний үлдээсэн соёлын томоохон дурсгал, биед соёлын дурсгал. Энэ бол энэ дээр нэг буган чулуун хөшөө. Тэрний доогуур идэл хэрэглэх хүн төрөөс өгч чад энэ төр бүх юмнууд. За энэний доотлолтоо бол ингээд хүн чулуун хөшөө. Тэгээд тийм бэ энэ талдаа ерөөсөө ховдоо хажуухан төлөө хийж идэг тийм. Энэ бол ингээд сав шимийн ертөнцийн явагдаж байгаа. Жаргалан тайрхан бол харуулсан нуур. Тэгээд энэ том салбарсан юмнууд нусны боргоо ингээд загас ингээд өчөж. Энэ бол өөрөө алтан салбар улсын хэм байхгүй. Ер нь бол энэ уултай газрын одоо эзэн гэдгээр явчихж байгаа энэ чон бол. Тэгээд энэ дээгүүр ингээд явж байгаа энэ уулын мөрөгдөх дээгүүр энэ дандаа юм томоохон нэг дархан заастай амьтд. Энэ бол одоо жишээлбэл гахаа байна. Тэр бол бүхэн байна. Тэрний заатлан мазалаа бай. Алтан салбар улсын говийн дархан заастай газруудаар амьдарч байгаа. Тэгээд энэний доотлолоор энэ хар сүлтэй гөрөөс тэгээд энэ дээрээ ирвстэй. Тэгээд энэ томоохон энэ юун газруудаар бол дандаа нөгөө алтан хаваар байна тийм. Алтаа таван богд цам баруу энэ жаргалан тайрхан тэгээд тэрний талд мөнх хайрхан сутай батхан дэнгэр гэдэг одоо энэ алтан том ноён оргилууд энэ дээр ингээ хийгдээ явцсан. Тэгээд энэ дээрээ ингэж божгож явж байгаа энэ сашимын ертөнцийн төлөөлж явж байгаа усуд төлөөлөд явж байгаа доогоороо бол архитектурын хэсэгтэй холбогдох үеэрээ зөвөр энгийн ард түмний амьдрал ангороо хийж байгаа хэсгийн төрөл явж байгаа. Тэгээд энэ дээр болохоор энэ хурдан морьтой жороо морьтой хоёргүй явж байгаа. За. Тэгэхээр жороо морь бол баруун Монголын бас нэг томоохон бас бэлгэдлүүдийн нэг. За энэ алтан 33 хормост 13 салбар уус гэж ярьдаг. Тэгэхээр энэ дээр 13 хормост 13 дээр алтаа энэ тэрийг оруулах одоо тийм болцоог хөрөмлөө хэллээр. Ер нь бол алтан баялагийг бол тэр чигт нь багтаах уу. Маш хэцүү юм байна. Тэгэхээр энэ дээр алтан 13 салбар улсыг төлөөлөөд энэ 13 буюу шинэ нэгний өглөө дээр мөрөхтэй монголчууд одоо ялангуяа баруун монголчууд энэ сан тавьдаг. Ингээ 3-3-аар 4 хаагаад 12, голынхтоо нийлээд 13. Энийг бүрээ алтан 13 салбар улс. Одоо өргөл шинэ нэгний өглөө энэ төр нөгөө өвчөө энэ төр шатааж их гал гаргаж эдэ бодооныхаа дээжийг өргөж ирчүүд нь гарч нар бүтээ гараад нар тус мандхай үед бол ёслоо үлдээд тэр дээр бүрсэн газар байгаа ирчүүд хоорондоо золгоод эхлээд алтаа байгаль дэлхийдээ золгочоод дараа нь тэнд байгаа усуудтайгаа золгоод буцаж ирээд гэртээ аав ээжтэйгээ золгож эхэлдэг. Энэ хавьд ганцхан деталь юм дээр хаад одоо энэ ерөөсний ингээд урууны тэр том хумснууд ч юм ингээ баацчихсан ингээд энэ байдлыг харахад бас амтныхаа ан том энтрийг хэр судалж бас мэдээж тэр нутгийн хүнд ихтэй ер нь хэр хүмүүстэй ярив судалгааны үе гэж бас уран бүтээлчдих том юм байдаг. Бүгд нэг тийм хөдөлгөөнтэй боيو ерөөсөө зогсож байгаа. Баримл гэхэлэр манайхан бол нэг хөдөлгөөнгөө зогсож байгаа нэг богч юм амтныг л ер нь төсөөлөд ирчлээ да 70 жил сүүлийн 20 жил чалгаа авах. Гэтэл ингээд энэ бол бүгд л нэг юм хөдөлгөөн завсаргүй явж байгаа юм шиг мэдрэмж төрж юм л тэгэхээр хэрхэн анхаараа бас юу гаргахыг бодоо бас энэ амттын дүр төрхөөр би дээр хэлсэн амттын дүр төрхөөр сав шимийн ертөнцийн бэлгэлүүдийг нэгдүгээрт оруулсан. Хоёрдугаарт алтаа бол өөрөө маш их тийм хөдөлгөөнтэй. Тэр алтаа нөхтргүүн цагаан салхи. Тэр одоо цагаан суурах шиг болсон мөнх сордог уулс. Гэх мэтлэнгийн энд бол ерөөсөө одоо шил бүх юм байгалийн хөдөлгөөнтэй. Ер нь бол цаад бэлэг дээр бол байгаль дэлхий бол мөнхийн хөдөлгөөнтэй гэдэг юм явж байгаа.
Энэ хэмжээний хувьд том боллоо. Тэгээ бараг Монголд анхудаа алтай магтаал зориулсан ийм том хөшөө боллоо. Үнэхээр ийм том байх шаардлага бол байж тийм. Ер нь боломж байсан бараг хөшөө том болох байсан юм болов. Гэхдээ яг нь ер нь бол эн чин өөрөө ард түмнүүдийн бие тус соёлын олон 100 жил, 1000 жил амнаас амд амжигдаж ингэж ирсэн алтаар бол шижир алт шиг юм. Тэгэхээр энүүнийг баримтын хэллэгээр хийж үлдээхэд, бүтээж үлдээхэд бол одоо иймэрхүү төвшөнд л бодож хийхгүй бол өөр бодох төвш хийх бол их тийм боломжгүй гэж л одоо урамтаж миний хувьд бодогдод. Тэгээ энэ дээр бас энэ одоо хүн төрөлхтөн баг болчир байхдаа хийжсэн хадны сүг зургуудаас бас төлөвлөд Монголын одоо нүүдлийн соёл иргэншлүү амьдралын нүүдлийг харуулах хусныг ордлох хийсэн. Энэ болохоор хавтын 3 цэнгэрт байж байгаа Тэмээний сүг зураг. Акладниковын номдор байж байгаа. Энэ бол нэлээд алдартай. Тэгэхээр энэ Тэмээний сүг зураг өөрөө явж байгаа сүүдэр болоод тэгээ сүүдрээсээ одоо шилбэл ингээд уран баримтын хиллэгээр энэ рельеф хийж байгаа одоо шил тал тавгуур. Тэгээ энэ тал тавгуураар ингэж яваад энэ хадны сүг зурагчийн явцын дунд ингээд амьлаад нүүдлүүлж юм гэсэн. За их юм та бүхэн сая энэ талыг харууллаа. Одоо бид хоёр яг нөгөө тал руу орж ийн бас. Энэ дээр бол маш их юм багтаасан. За энэ хэсгээр бол ингээд Монголын нүүдлийн соёл иргэншлийн нэг хэсэг. Эний дээдл дээр Отхон дэнгэр уулс. Алтан салбар уулсын нэг. За энэ дээр бол одоо шилбэл энэ одоохон арай жоохон гүцэг байна. За 93 наадам. Тийм биш үү? Үзээ сууж байгаа үзэгч. Тэ нүүдлийн тэргээл энэ сур харуулж байгаа бөхөрлж байгаа, морь урлж байгаа, хань харуулж байгаа хөөх төлөв сэтгэл нөгөөрөөд тийм байна. шилбэрээ оноод уралдаж байгаа нохоо хүртэл уралдаад ингээд. Энд хараж явна. Энд ингээд одоо энд бүр таргагнууд байж байгаа. Тийм тарга байж байна. Одоо бид тэрийг бас дуртай. За талбайг үлдээхүүл. Тэгээд ингээд энэ бол ингээд бүргдэг ингээд бүргэд. За энэ бол энэ янгирийн энэ талын өвөр. Эний дээд талын хэсгтийг ороод ирэхдээ энэ дээр ингээд нөгөө сүхт хэрэгтэй. Анчин байгаа хгүй нохоо дагуулсан. Тэрний хажуу талын өвөрийн төгсгөл дээр энэ 12 жилтэй салаа бууг байгаа. Тэгэхээр Ховд аймгийн цам бороод одоо бугтаа, хуучин бугтаа байж байгаа сая сэслийн үед алгуулад одоо эргээд нутагшиж байгаа юм байна. Тэгээд энэ хэсгээрээ ингээд ороод ирэхээр одоо энэ гэрийн дотор хэсгээр алтаа бидний ирж хийдэг юм одоо юу гэх тээ. Тэгээ энэ дээр одоо энэ алтаад амьдарч байгаа л одоо үндэстэй ястангууд. Одоо ингээд Орянхаа, Дөрөвд, Өөлд, Загчин, Мянгад одоо шилбэл ингээд халах их хүчлийн ийм 7-8 одоо яг одоо бол голлох үндэстэнгүүд нь ястангууд нь энэ ястангууд үндэстэнгүүд угсаатнууд бол бие биелгээгээ хийдэг, туйлаа хайлдаг, байгаль дэлхийгээ харааддаг. Ийм учраас тэгээд энэний дээдл дээр цуур байгаа. Тийм байна. Цуур байж байгаа хүүхдийг хэрэгээр ингэж нисгэж хийж байгаа. Цуурын аялал гэдэг бол ерөөсөө Алтай сүхлэг уулсын яалтчгүй амин сүнснийх нь нэг. Энэ цуурын аялал сонсоход ерөөсөө тийм огторгоо шим мандлын ертөнцийн тийм вирусын аялал гардаг. Энэ нь бол ерөнхийдөө тэр Алтай хөгсөлөх тэр одоо өндөр мөнгө цаст ориглуудын бас нэг тодорхой хэмжээний тийм аялгаунд сонсогддог учраас энэ ингэж хийж байсан. Тэгээд энэний дээдл дээр яваад ингээд энэ дээр шонхор зүгээр сууж байгаа. Гэхдээ тэгээ гэрийн доотлоор авийн дээдл дээр энэ 7 борхоо явж байгаа. Тийм байна. Та ерөөсөө энэ мартангэр тэгээ доор байгаа юм үлдээсэн баг алгаа ингээд тойрог харсан чи. Тэгээд ингээд энэ нэг бол бас саудын одоо эзэн юм байгаа. Тийм биш. Тэгээ ингээд сав шимийн ертөнц энэ дээр ингээд үлгэр туульсан. Энэ усуудын нэг секс гэж ойлгох юм. Гэхдээ энэ юу гэж ойлгох нь бидний асуудал. Би бол арай өөрөөр бодож хийгдсэн. Ийм юмнууд.
манай монголчууд гадаадд их явдаг болсон болоо ш тэр өө дэлхийд даяар бол урлаг соёл гайхамшигтай тэр улс энэ улс яасан сайхан юм бэл гэж их ярих юм. Тэгээд гэтэл анх удаа ийм сүрлэг хөшөө их гээд нэг ийм одоо биет тэр алтын соёлууд алтын гайхамшгуудаа багтаах гэсэн чинь ямар бахархал төрж байх юм, ямар омогшил төрөв бидэнд ер нь хэр их өв байх юм, бас та юу гэж бодож байна? Бид нэр энэ монголчууд ганцхан одоо баруун алтаа их юм байхгүй. Ерөөсө Монгол үндэстэн бол асар их тийм оюуны баялаг түүхтэй. Ялангуяа биет бас. Тэгэхээр дэлхийн улс орнууд бол урлаг соёлын бүтээлүүд бол гайхамшигтай бүтээлүүд байдаг. Монголчууд бас тэр хэмжээний төвшөнд тойрож үлдээсэн. Жишээл өндөр гэрэн зануузын одоо тэр хэдэн их тагинсууд байна. За тэгээд одоо хадны сүг зургууд, буган чулуун хөшөө. Тэгээд энэ бол одоо дэлхийн сонгодгуудын соёлын ориглын төвшөнд хүртэл манай өвдөцүүд хийж үлдээсэн. Тэгэхээр одоо орчин цагт бол мэргэжлийн уран баримлын төвшөнд энэ дурсгалуудыг тодорхой хэмжээгээр боломжтой зөвлөдийн баримлын хилэлгээр хийж үлдээх нь өөрөө одоо бидний үүрэг хариуцлага. Энд дээр зүгээр яг уран бүтээлчнэр одоо дан ганцаараа ингээд одоо бор зөрхөөрөө зүтгэж байхасаа илүү тодорхой төр бол тодорхой бодлогын бөгөөд одоо менежментийн төвшөнд бол ашигыг дэмжиж ажиллах ёстой. Алийн болгон эдийн засаг, алийн болгон одоо мөнгө төгрөг байхгүй эцсуусан гэж маргалдгаа одоо тэрийг болох хэрэгтэй. Яагаад гэвэл альва улс орнуудын хөгжил, дэвшил, цэцгэлэлт мөн бүр цаашаа дэвсгүүлж ярих юм бол тусгаар тогтолт холбогдолтой асуудал бол тухайн үндэсний соёл гэдэг. Хэл, бичиг, үсэг одоо тэдний бие төгөд биетүү соёлын өвд. Гэхдээ бид нар энэ агуу том бүтээлүүдэд боломжтой олддог болвол төрийн тодорхой хэмжээгээр дэмжиж өнөөдөр нэг үе одоо Монголын одоо бизнесийн хүрээллийн улсууд оюутнууд сэхэтүүд гадаад дотоод сурч амьдарч хөдөлмөрлөж ингэж ирж байгаа учраас юм үзэж нүд тайлцсан байна. Тэгэхээр урлагийн бүтээл ямар байдгийг, урлагийн бүтээлээр юу харуулж болдгийг, урлагийн бүтээлээр юуг бас давхар цаад утгаараа одоо магтаж овогшиж болдгийг гэдгийг маш сайн мэдж байгаа учраас юм хийх арай жоохон төхөмтэй тэрний нэг тод жишээ нь бол одоо энэ хан алтаа гэсэн энэ баримлын ажил ингээд эхлээд явагдаж байгаа. Энэ бол бодит хийсээ илүү хийсвэрлэх сэтгэхүйн талын чиглэлийн уран бүтээлүүд. Тийм учраас одоо би ганц одоо хүсэх юм бол ерөөсөө төрийн хэмжээнд тодорхой хэмжээний доороос гарч ирсэн энэ асуудлыг одоо жишээлбэл их хурлаар боловсрол соёлын шинжилгээ ухаан, нийгмийн бодлогын байнгын ороо гэж байна. Боловсрол соёлын шинжилгээ ухааны яам гэж байна. Тэгэхээр энэ улсууд бас тодорхой хэмжээгээр ийм юмнуудыг бас тэг сурахаар ажиглаж ганцхан миний уран бүтээл гэдэг утгаар ярьж байгаа юм шиг те. Энэ нь бол дараагийн хооч үеийн одоо мэдлэгтэй чадвартай мэргэжлийн төвшөнд бэлтгэгдсэн юм үзэж нүд тайлсан ийм уран бүтээлчнэр бол тасрахгүй үргэлжлэнэ. Тэгэхээр тэр улсуудыг бас нэг урмын хугалахгүйгээр ивэ нэрж үздэг, ярилцдаг, санал соёлцдог, төрийн зүгээс үзүүлэх дэмжлэгийг одоо авдаг. Тийм төвшөнд л одоо юмуд хийж үлдээмээр байгаа. Одоо жишээлбэл хятад ихэд бусад улс орнууд ихтэй бол ялангуяа соёлынхаа төвшин төрийн бодлогоор ямар их мундаг дэмжиж байна. Харин. Тэгэхээр хэдэн монголчууд болохоор одоогийн байдлаар бол хэдэн сэтгэлтэй улсууд зөвхөн найз нөхдийн хүрээнд юм хийж үлдээч гэсэн ийм сэтгэлгүйгээр өгж явах. Энэ бол их хол явахгүй. Тийм л юм. Тийм учраас бас сайн. Та түрүү их сайхан хэлсэн Монголын ард түмэн хийсвэр сэтгэлгээний мастер юм а гэдэг. Гэтэл уучлаарай бас ингээд хийсвэр сэтгэлгээний зураг гэдэг яг зүгээр жирийн ардад ингээд хүмүүс уран бүтээлээ харахаар хүнчтэй юу ч ойлгохгүй. Тэгсэн хэрнээ сойсын ихэнх зураач баримлчид төсөөрөл би хийсвэр аргаар зурж байгаа л гэдэг ах ингээд. Гэтэл таны баримлд бол хийсвэр сэтгэхгүй гэдэг юм ингээд харахаар ойлгодод байгаа юм шиг яг таны хувьд бүтээлдээ хийсвэр сэтгэхгүй гэдгийг юу гэж тусгаж өвөж мэдэрч хийдэг юм бэ? Хийсвэр сэтгэхгүй гэдэг бол ерөнхийдөө л одоо уран бүтээлч хүний мэдрэмж асуудал шүү дээ. Мэдрэмж өгөөд мэрэгжлийн төвшний илэрхийлж гаргаж ирэх бас нэг том ялалтай. Тэгэхээр манай ард түмэн бол хийсвэр сэтгэхгүй мэдрэмж бол их өндөртэй. Одоо бид нар бол янз янзын одоо бурхтууд, янз янзын одоо хэлбэр төрстэй юмнуудыг бол ойлгохгүй гэж хэлж шилдэг шүү дээ. Тэгсэн мөртлөөсөө тэрүүний шүтэн бишрээ тэрүүний эднийхээ дэж цагийг өргөд ингэ яваад байдаг. Яг хоо уран бүтээлч хүний юу гараад ирэхдээ би ойлгохгүй нэг. Гэхдээ энэ сонима гэж хэлж байгаа бол тэр тодорхой хэмжээгээр ойлгож л байгаа байхгүй.
Тийм учраас энэ бол урлагийг тийм төвшөнд нь тэгж ойлгоно гэсэн тийм товё буюу жор байдгүй учраас ямар төвшөнд яаж ойлгох вэ гэдэг нь бол үзэгчийн хувийн асуудал. Гэхдээ ер нь бол манай монголчуудын сэтгхүү бол арай өөр учраас урлагийн хийсвэрийн сэтгхүү гэдэг бол бидэрт бол шинэ юм биш, зүгээр хуучин юм л та. Зүгээр орчин цагт л бүтээлээ ямар төвшөнд яаж суурьж өгнө гэдгээс шалтгаалж ойлгохдохгүй асуудал гарч ирж байгаа. Түүх туршлагын соёлтой холбоотой юмнуудыг бол ямар нэгэн өдөөгчүүгээр бол энэ босдгүй. Бидэрт бол хамгийн одоо том өдөөгч нь бол бидний өвдөг эцээж ийм гайхамшигтай бүтээлүүдийг өдөг хүртэл улгааж явж байгаа. Бас тэрнийг өртөөж явж байгаа энэ одоо туульч магтаалчтай бол Монголын ард түмэнд төлөвлөх ёстой гэж боддгийг. Нөгөө талаараа одоо Голдон шатааны 370 жилийн орон бүсийн данш наадмын хүрээнд зохиогдсон арга хэмжээнд өдөр нотцсон л да. Тэгээд тэнд очиод бол яг нутгарнаасаа гараад явцсан бас ангуудaan жил болж байгаа улсууд эдгээр уулзж ярилцээд. Тэгээд бид нэр уул нь Ховд аймгийн төвд байгаа Голдон шатааны явган хөшөө. Одоогоос 10 гаруй жилийн өмнө би босгосон. Одоо Ховд нутгийн зөвлөлтөд нийлж. Тэр үнийг одоо ирсэн морьтой болгоё гэдэг. Тэр хөшөө бол Монголын хаадуудад зориулсан хамгийн анхны морьтой хөшөө. Юу хамгийн анхны хөшөө. Тэрнээс хойш одоо Чингис хаан ингээл одоо ингээд том хаадуудын хөшөөд орсод явсан. Тэгээ бид нэр өнгөрсөн 12 сард одоо Торгой төв соёлын зэрэг Үнэнбат. За манай үлзий саах ингээд одоо тэнд ирсэн байж байгаа залуу. Бид гурав уулзсан. За. Тэгээд галдаа хааны юу морьтой болох уу? Яг энэ болоход бол болохгүй мэрээсээ байхгүй. Тэгээд ярилцж сууж байгаа. Тэгвэл ерөөсөө тэр дэдгээрт хөшөө нь бол босцсон байж байгаа. Явган хөшөө. Тэрний бол явцын нөмөртэй болоход бол болохгүй юм байна. Тэргүй ахаад и жоохон томоохон шиг одоо шилбэл юм соёлын булсын юмнуудыг бодъё. Тэр нь юу байж болох вэ? Тэгээд ерөөсөө алтай магтаалыг хийгээд тэгээд алтай магтаалыг бол хийхдээ эхлээд бол би нөгөөтгийг харсан л да. Алтай магтаал гэдэг ингээд сонсоход бол их тийм хөнгөө сонсож байгаа. Тэгээд үгийг уншихлаар тэр бол ерөөсөө нэлээд бодож суухгүй бол боломжгүй байсан учраас би энэ гэдэгтээ надад сарын хугацаа хэрэгтэй. Сарын хугацаанд бодъё. Тэгээ үндсэндээ сар гаруй болсны дараа анхных нь их цагур гэх юм уу да санаа. Орж ирсэн өглөө өөрөөр. Тэгээд одоо шууд орлондоо тавьчих ирэл шууд одоо үзэг цаасаа гаргаад одоо анхны татваруудад татчих гэсэн. Тэгэл тэндээсээ эхлээд ирээсээ хөдөлж ихсэн. Тэр хөдөлж ихсгийн анхныхын санаа нь бол одоо Монгол гэрийн тоон. Миний багтаа өсөж өндийсэн одоо тэр өндөр цастай улсуудын одоо тэр ёроолоор манай нутгалд байсан. Тэр нутагтаа гэвэж тэр тооноор аргал янгэр ханьяма сарлаг өхөр энэ төр гэл ингээд гэрээ. Тэгэл анхны сэдв бол тэндээсээ тодорхойл. Тэгэл тэндээсээ хөөгөл ирээсээ одоо алтай магтаал дээр юу байгаа. Энэ бүх юмудаа хийгээл тэгэл одоо өнөө бот үлзээ сайхан гэл одоо усуудад дуудаад за би нэг юм бодлоо. Хэрвээ хийвэл ингэж хийх хэрэгтэй юм байна. Тэрнээс ч одоо зүгээр нэг тийм хөгжим хоороор сууж байгаа хүн энэ төр юм уу одоо нэг тийм юм болох шаардлагагүй юм байна. Тийм учраас энэ бүтээл чинь өөрөө тодорхой орон зай өөртөө үүсгэж тэр орон зай руугаа гэж ард түмнүүдийг татах юм байна. Тийм учраас энд бол тодорхой бие даасан өөр ингэсэн орон зайтай өөр ингэсэн цэцэрлэгт хүрээлэнтэй тийм амралт цугаалгын бүс хөөж энэ алтай магтаал гэдэг юм чинь ингэж өөрлөгөө татах юм байна. Тэрнээс биш байшин барилга одоо ямар нэгэн одоо жижигхэн талбай янз бүрийн хандар байх шаардлагагүй юм байна гэсэн үгэн дээрээс энэ хэд байна дэмжиж. Тэгэл одоо ингээд явсан өдийг хүртэл ингээд одоо бор зөрхөөрэ гэдэг юм ингээд хоорондоо нэг их сэтгэлийн дэмэр тэгээд өдийг хүртэл ингээд босгоод ерөөхдөө гол одоо уран бүтээлийн шийдлийнхээ төвшөнд ажил дуусчиход байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд бас хүн амтан одоо телевизээр үзэж хараад ирж уулзч өрөөл ингээд явж л байгаа л да. Тэгээд ерөөхдөө бол яг хоо
олонний олонгүй талаа гэж тэгээд нэг удахгүй босчихвол гэж бодож байгаа шүү дээ. Гайхамшигт үзмөрүүд нэвтрүүлэг эрхэм үзэгч та бүхэнд аль одоо нүдийг байсгаж сэтгэл донгод хэмэр бодраасан бүтээлийн эрэл хайгуулт эх орноо нар зөв тойрон олон газраар аялдаг байгаа. Манай эрхэм үзэгчид ухаантай манай ард түмэн бол үнэхээр гайхамшигт үзмрийг хараад өөрийн эрэхгүй дуу алдаж, баярлаж, шүтэж, дээдэлдэг учраас энэ хүү тэнгэрт тултлуулсан гайхамшигтай алтай магтаалд зориулсан хөшөө гэхэд багтахаар, баримл өгтөж багтахаар ерөнхийдөө магадгүй алтай магтаал хүн байсан бол яг л иймэрхүү зүйлсийг бидэнд хэлэх болов гэсэн энэ агуулга, энэ ерөөсийн байгууламж, энэ ерөөсийн уран чадварыг хараад бол баярлж байгаа байх. Хэдүүлээ цаашид бол энэ бараг бэлэн болчиход байгаа ажлын нэлээд тонь бүрдсэн энэ зүйлсийг хэрхэн цааш нь амилуулах вэ? Энэ дээр энэ хүмүүстэй ямар дэмжлэг үзүүлэх вэ? Юу энэ дээр нь анхаарах уу гэдэг олон зүйлс бол та бидний өмнө байна. Мэдээж бид бол өөрсдөө Монголын гэсэн сортоотой болгоно өнөөдөр сэргэн мондуулах их үйлсэд эв нэгдэлтэй байгаа учраас эрхэм үзэгч та бүхэн алтай магтаал хэмээх гайхамшигт үзмрийг харан байсах та өөрсдийн санаа бодол, өөрсдийн зүрх сэтгэлийг нэмэрлэлээр хэмээн уриалах байна. Өтөргөдан бодолны чицэцүүлээд шимхэл мандалын уусан эргэн цохон алжилвах. Ингээ харахад бол бүх одоо нарийн ширийн байх өстэй хөшөөндөр байх өстэй ерөөсийн гайхамшгууд бол цогцолжээ. Тэгээд энэ бол ажил хэдэн өрт байна гэсэн үг. Энэний дараа одоо ямар ажлууд орох уу? Цаашид юу үргэлжлэлт явагдах вэ? Бид нар бол энийг ингээд анх сэтэд хийгээл үндсэндээ энэ бол яг автор уу зохиогчийн л одоо үндсэндээ хийх ажил л да. Тэгээ одоо хэсэг үлгэр энэ зөөхөн гэдэг усууд ингээд хийгээд яваад тэгээд ерөнхийдөө бас ингээд урланд зөвхөн уран бүтээлийн шаврын ажил дээр ингээд хийж чаасаа гадна бас усуудад үзүүлье. Санаа оноо янз бүрийн авъя гэх. Тэгээд ерөнхийдөө одоо манай харилцаа холбооны мөнх бат тэр үгтэйгэн залуучууд бас ирсэн. Тэгээд ирээсээ энийг бол ирээсээ тийм ажлын хэсэг менежментийн баг гаргаж ингэж явуулахгүй бол энэ зөвхөн одоо уран бүтээлчдэр хийх ёстой юмудаа бүгдийг хийгээд дуусч байгаа юм байна. Тэгэхээр бид нар ийм хэмжээний юм босч явахдаа ингээд бас мэдэхгүй ингээд дугаа суугаад иж болохгүй. Тийм учраас менежментийн баг гаргаад ажлын хэсэг гаргаад энийг ингээд явуулъя. Нөгөө талаар энэ автор энэ санаачилж болсон чинь өөрсөндөө хийж байгаа өөрсдийн хувийн ажил биш. Тэгэлгүй байх. Хотын орондоо үлдээж байгаа учраас орноос төрөн гарсан одоо бизнесийн улс төрийн менежмент одоо зохион байгуул сайн хийдэг. Тийм усууд энэ төрөөр бүрдүүлээд нэг цогцолт хийгээд тэгээд энийг явуулъя гэсэн тийм санаачлал гаргаад явсан би одоо мөнхөд үдээс баярлж байгаа. Буян дэлгэрийн мөнхөд гэдэг. Тэгээд энэ бол одоо үндсэндээ яг одоо уран бүтээл энийг 100% уран бүтээл гэж үзэх юм бол энэ 99% нэгдсэн байна гэсэн эдэний үед. За. Одоо энэ дараагийн шат дамжлага ажил руу ороод ингээд хөрөл цутгуурын ажилд ороод ингээд явхад бол цутгуур одоо хаана вэ? Цутгуур бол яг хоёрээс аль сайн хийж байгаа газар хийгдэн. Тэгтээ мэдээж хятад хийгдэж таарах баг. За. Хятадын одоо үйлдвэрүүд донд нь харьцуулж байгаад хамгийн сайн хийдэг газар нь хийн. Үүнээс хойш механик ажиллагаанууд бол үндсэндээ бараг хийгдээгүй шах байна. Тэгэхээр одоо хэв аваад тэгээ хэвэнд ажлынхаа моделийг гаргаад угсраад буцаагаа салгаад тэгээ хөрөл цутгуурын өмнөх ажиллагаануудыг хийх гэдэг энэ төр үндсэндээ одоо томоохон үеийн хүчний бас давхар оюуны ийм ажлууд нь одоо ингэ үлдэж байгаа юм. Өндөр ийм одоо хүнд хэмжээтэй 1500 тээвэрлэгдэн. Тэгэхээр одоо очих ёстой газраа очин буцаад цуурлагдана гэдээ бас мөн ажил байна тийм ээ. Ажил бол байна. Гэхдээ яг ерөнхийдөө бол тэр бас бидний нэг талын уран бүтээлч бидний бас аз жаргал л та. Энийг тэр хол газар тээвэрлээд бүтээгээд босгоод дараа нь тэрнийг дагаад энэ төр явж яхад. Тэгээд аваачаад босгоцсон байхад бол тэгээд одоо босч байгаа газар нь ховд боловч Ховд аймгаар дамжиж өнгөрч байгаа, Ховд аймагт ирж байгаа, Ховд аймгаас явж байгаа
ил одоо энэ олон улс дэлхийн өмнө төрөлхтнүүдийн соёл төр гиншилтэй энэ улсуудын бас нэг Монголын соёлын төвхийн нэг их хэсгийг үзэж харах. Тийм одоо гол бүтээгдэхүүн болох болов уу гэж найдаж байна. Тэгээ үнэхээр тийм шүү. Одоо саяхан судалгаа гарсан байлээ. Монгол оронд талын Монголд айлчилж ирж байгаа жуулчдын 70-80% нь байгаль талын ховдын одоо зинхэр хязгаарт очиж Алтан сүрлэг уусыг үзнэ гэсэн тийм хариултыг бол дийлэнх нь өгсөн байдаг юм байлээ. Үнэхээр онгоцны буудал дээрээс дөнгөж буугаад одоо хэдэн метрт гэж байгаа бол энэ чинь хаахан тавигдана гэж байна. Онгоцны буудлаас ерөөсөө нэг 200 метрт. Ягаад гэвэл тэнд тавьсан би дээр хэлжсэн нэг өөрөө энэ их тийм том орон зай нэхэж өөрлөгөө мас татах тийм эд шид өвдөстэй бүтээл байхгүй. Би баримл эд утгаараа биш ерөнхий нь Алтай магтаал өөрөө тийм төвлөсөн тийм агуу юм. Тэгэхээр тэр тал дээр байна гэдэг бол яагаад гэж нэгдүгээрт зочин хүлээж авах үдэж гаргах. Нөгөө талаараа энэ Алтай магтаалын тэр цогцлуурын одоо баруун талын хэсэг ингээд хой талыгаа хэсэг хүртлээ ингээд замын одоо баруун талд байгаа гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө тэр Алтан өндөр уусуудын аймагт ойрхон байгаа хязгаарын уусууд үнцэд бүгд харагдаж байгаа байхгүй юу? Дуутын шил тэрэгтийн нуруу нөгөө дархан цаастаа мөнх цаастаа хөгсөрхийн нуруу тэгэл одоо буянт голын айсаа газар уул ус тэр хад асах тэр бүх юмнууд нь үнцэндээ энэ баримлын арын фон болж харагдаж байгаа. Тэрний цаана ямарваа нэгэн барилга байшин ямарваа нэгэн одоо бүтээн байгуулалт бол хийгдэхгүй. Яагаад би хийгдэхгүй гэж хэлж байгаа гэхээр энэ бол Монгол улс олон улсын Мискин университет нэгдэж орсон ийм байгууллага учраас тэр байгууллагын дүрм журмын хүрээнд томоохон хэмжээний барилга байгуулгыг барих буюу томоохон хэмжээний мод сөөг тарих нь бол хэрэгтэй гэдэг юм. За. Тэгэхээр мөнхийн байгаль фондор байна гэсэн үг. Гайхалтай. За ингээд эрхэм үзэгч та бүхэн бол мэдчихэж байгаа дэлхийн бас нэг нэлээд одоо бидний ярьж заншнаар бол төрөвч зузаан зочид бол Улаанбаатарт бараг буулгуур ховд руу нисдэг. Тэгээ мэдээж тэд бол ямар учир шалтгаанаар тийшээ татагддгийн нууцыг бол манай зочин та бүхэн сайхан тайлбарлаж өглөө. Ховд хотын онгоцны буудлын тэр дөнгөж буугаад жуулчин энэ цэнгэр сүрлэг уулсыг харахад наана нь юусэн юм шүү маань цогцлбор болон сүндэрлэх энэ их нүр ажилт одоо манай уран бүтээлчид санаа сүйл гаргасан улсууд бол уран бүтээл гэдэг ажлынхаа 99% хийлээ. Тэгээд цааш хэрхэн одоо энийгээ тойрч энд сайхан нэр усан үлдээж хамтарч гайхамшиг бүтээх вэ гэдэг ажил ховдчууд үгүй монголчууд соёл гэрлийг сэргэн мандаж байгаа манай ухаан ард түмний өмнө байна. Та бүхэн бас энэ ажилд зүрх сэтгэл өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл бүхэл зүйлсийг нэгдэж оролцоорой гэж хүсэж байна. Хэрвээ төлөвлөгөөгөр болчвол яг хэзээ ингээд сүндэрлэх бол одоо үзэгчид хараад шууд догдолчж байгаа л тийм ийм одоо гайхамшиг миний нутаг манай нутаг Монголд тэгээд баруун аймагт очих юм байна гэхэд хэзээ босох бол гэдэг. Энэ бол бид нар төлөвлөгөөрөө 9 сарын сүүл 10 сарын ихээр босчих гэсэн юутай явж байгаа. Зүгээр баримлын хувьд бол тэр төлөвлөгөө дотор асуудал саадгүй явуучвал босчих бас болцоо байгаа. Нэг хоёрдугаарт энэ бол бид нар ховдоо бариагүй учраас ховд аймагт одоо хорд нутгийн өмчийг шилжүүлээд үлдэн шүү дээ. Тэгэхээр аймаг бол тодорхой хэмжээний өмчлөлтөй болох ч байгаа учраас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж аж өөрийнхөө өмчтэй болох хэрэгтэй. Зүгээр сууж байгаа тэнгэрээс одоо ингээд хиш хүртсэн шиг бас байж болохгүй учраас тэгээ барилга байгууламж тэр одоо цэцэрлэг талбай тэр хүрээлэн тэр янз бүрийн юмудаа энийг хийж үүсгэх ёстой гэсэн тийм бол зарчим байр суурьтай байгаа. Зохиогч миний хувьд бол нөгөө талаараа энэ дээр ямарваа нэгэн улс төрийн нам эвсэл улс төрийн одоо сонгуульд нэр дэвшиж байгаа буюу улс төрийн тогоонд ажиллаж байгаа одоо их хурлын гишүүдч гэдэг юм уу ийм улсуудын итвэх санаачлага өмчлөлд бол энэ өшөө бол байхгүй. Энэ бол зүгээр одоо уран бүтээлч тэгээд зүгээр хэдэн одоо найз нөхдийн хүрээнд ярьж сууж хагаад болсон ийм ажил. Гэхдээ энэ ажилд бол ямар нэгэн одоо нөлөөлөл буюу ач холбогдлохгүйгээр улс төрийн шийдэх юм уу одоо соёлоо хүндэтгсэн дээдсэн одоо энэ улсууд хар сэргүүгээр бас энэ үнд оролцох хүсэлтэй бол оролцооч гэж л одоо уриалах байна. Ер нь
бас таныг тэр болгон хэвлэл мэдээлэл олон нийтийн өмнө ил хараад байдаг учраас урын санд нь юу байгаа бол бас юу хийж бүтээж байгаа бол ямар шинэ содон баримлууд байгаа бол гэд сонирхож байгаа. Энэгээр ингээл санаанд бүрэл арс маш олон баримлууд байна тийм ээ. Тэгэхээр ер нь сүүлийн үед энэ том ажлаас аднаас өөр юу хийгдэж байна? Яг ер нь уран бүтээлчдэр бол ян цаг завгүй суудаг л дээ. Тийм учраас одоо энэ монументал хөшөөд орсгол захиалгат өгөөд захиалгат бус монументал хөшөөд орсголуудыг хийж бүтээхээс гадна өөрийнхөө одоо бодож байгаа сэтгэлийн мэдрэмжийн янз янзын уран бүтээлийн ажлуудыг бол цаасан дээр, шавар дээр, хүрэл дээр, гивс дээр ингээд буулгаж цаг наргуул ажилладаг. Тэр нь одоо биднэрт бол жаргал байдаг л дээ. Тэгээ энэ бүтээлүүд бол яг ерөнхийдөө ингээд хорт хөдлөө байдаг сони юм тий. Одоо санааг агуулсан ч гэдэг юм уу. Ерөнхийдөө уран баримлын бас нэг том одоо салшгүй нэг амин сүнс нь бол хурд хөдлөө хэлбэр форм байдаг. Тэр бүхнүүдийг л одоо энд хийж үлдээхийн тулд ингээ хийгч байгаа. Энэ бол ерөнхийдөө хүмүүсийн зан харилцааны хайр сэтгэлийн байгаль орчноо хайрлан хамгаалах их мэтлэнгийн ийм одоо янз янзын одоо ийм төрслүүд байгаа. Энээсээ гадна одоо хар зураг, хэрэгсэн өнгөнүүд энэ төр гээд уран баримлч юм бол ерөнхийдөө маш сайн одоо манайхны мэргэжлийг бол эрсваш буюу сайн зурдаг байх хэвээр. За. Үзгээр болж өгвөл үзгээр зурна гэдэг бол бас энэ хар зургийн урлагийн бас нэг гайхамшигтай том төрөл байдаг. Энийг эзэмшихийн тулд одоо мэргэжлийн зургийн сургуульд суралцж явах 2 тоног цагаас ахуулаад одоо рогийн томилт тоосох хүртлээ зорж явах хэрэгтэй. Тэр нь бол дараагийн үеийн уран бүтээлчдийн бас нэг тодорхой гарын авлага бас нэг тийм сурхучгийн төрөл болж явдаг. Тэгтээ мэдээ сурхуч болно гэд хөвлөө гаргах биш. Ихэд хийгдсэн уран бүтээлчдийнхээ одоо урлангаар зочилж тэдний хийж байгаа арга барил татж байгаа цагаа баримлын тавьж байгаа тавилт, шавалт, форм, зохиомжийг хүртэл тэр гэж судалт явуулдаг учраас бид нар дангаан уран бүтээл хийхээс гадна өөрийнхөө үүргийн дагуу уран бүтээл тойрож байна гэдэг бол тодорхой бодит цаг хугацааны хязгаарт баригдахгүйгээр бас юм сургалтын юмнуудыг бас давхар хийж явж байна гэж би одоо ойлгож ингэж яваад байна шүү дээ. Хүндрэлтэн тэгээ монголчуудын 800-ны унаас өчтэй төрлөг болж дэлхийг сэргэн мандуулж байсан. Бас нэгэн жолоон дор нэгтгэж байсан 800-ны дараа Төв Азиас бас сэргэн мандал гарна гэж бас бэлэг шийдгийн байна лээ. Яг энд гол нөлөөтэй урлаг тэр дундаа уран баримл сэргэн мандахад одоо яг уран бүтээлчөнд бэрхшээл юу ахаа. Ер нь бас нэг мэдээжийн одоо төр засаг шийдчмэр юмнууд юу байдаг. Одоо ингээд харахад бол маш олон баримлууд л ингээд рэйцэл байна л та тий. Уран бүтээлд бол бэрхшээл гэх юм бол зөвхөн тодорхой хэмжээний одоо дэмжлэгүүд байвал олон зүгээр юм шиг байна. Жишээлбэл одоо төрийн бодлогын хэмжээгээр урлаг соёлоо яаж хөгжүүлэх вэ гэж. Уран бүтээл туурж явах хугацааны бэрхшээл гэдэг бол бэрхшээл биш. Энэ бол уран бүтээлч хүний магадгүй уран бүтээлч гэсэн одоо томилгоо аваад энэ хорвоод ирсэний бас нэг аз жаргалын нэг амт. Туулаад гарна. Тодорхой хэмжээгээр бас нэг төвөгт орж мохортох тэрнийг яаж гаргах вэ? Магадгүй тодорхой хэмжээний мохортол нь тодорхой хэмжээний маш том уран бүтээлийн одоо өсөнгөө хөгжлийн бас том гараач байдаг. Тийм учраас уран бүтээлчд бол урж байгаа том бэрхшээл бол ямар нэгэн одоо соёлын төвөгт орчлын талын чиглэлийн уран бүтээлийн ажлуудыг тойрвж явах үед тухайн Монголын төрийн одоо төшөөд төрийн бодлогынхаа түвшинд одоо тусгаж өгвөл одоо энэ маш их чухал юм. Харамсалтай нь бол яг тэрнийг бас тодорхой хэмжээнд айлтгуулж чадахгүй байгаа нь бас бидний бас одоо бэрхшээл гэж магадгүй. Хийтгэл хэрэгтэй. Одоо энд байгаа жишээлбэл эскиз баримлууд бол зүгээр сонирхож байгаа юм. Бас ингээд ер нь ямар юмны загвар байж ин ингээд харахад бүгд л бас нэг их тийм том хөшөө дуусгал болох юм шиг л харагдаад байна л та. Энэ бол яг ерөнхийдөө томоохон хөшөө дуусгалуудын зарим их загварууд байгаа. Жишээлбэл одоо энэ гихт бол их гүрэн гэдэг нэртэй баримл үндсэндээ хийгээд дууссан. Энэ бол одоо манай Монголын бас одоо өрсөлдөх урлаг соёл иргэншлээ бас дэмжиж ажиллаж байгаа манай Монголын томоохон бизнесмэнүүдийн одоо захиалгаар хийгдсэн ажил одоохондоо босоогүй. Удахгүй босгох гэж найдаж байгаа. Энэ бол одоо манай өрсөлдөх урлыг нэлийн одоо мундаг дэмжиж явж байгаа Монгораны гэдэг байгаа Наранхүү Ачнабат Эрдэнэ Цагаан шонхрын их 53-ын одоо Монголын эзэнт гүрний
монголчуудын бас нэг тодорхой түүхийг харуулсан бүтээл. Энэ бол Монголын их хаадуудаас ахуулаад Монголын одоо эзэн түүхний нутагт дэвсгэр дээр оршин тогтнож байсан их баг хаадууд 100 гарын хаан тулсын одоо Галдан цэрэн Цэвэн арган хааны дандаа амьд цэрэн байж захтай хийж байсан ургийн тамхтай алт мөнгөн зооснуудын дурсгал төрүүлсэн хөшөө. Энэ одоо таны багчууд сэтгүүлч миний хувьд л үзэг сайхан бол энэ дэндээс их цуглуул маавн дэвтэр сайхан бол аавн бас та нар бол багчны хувьд бас нэлээд сайн багчтай. Бидний багч гэхдээ уран барилгын багж бол одоо нөгөө дэлгүүр оршоо янз бүрээр гарч байгаа багчнууд гэхээс илүү өөрсөндөө гартаа тохируулж. Овцаа. Их багчнуудаа хийдэг. Тийм учраас өөрсдөө гартаа тохируулж хийсэн учраас зарим отоо гэж бол. Тэр өгөр чинь одоо энийг хийж штэ. Зөв. Гайхамшигт үзмрүүд нэвтрүүлэг маань монголчуудын агуу их өв соёлыг өөрийнхөө аялгау, хөг хэмнэл, өөрийн шүлгийн мөрөөддөд тээсэн алтайн магтаал зурласан хөшөөгөр хаялж байна. Тэгэхээр өнөөдөр энэ хүү хөшөөг санаачлагчдын нэгтэй та бүхнийг бас хөөрөлдүүлж байна. Ер нь аливаа санаа сэтэл юунаас урган гардаг ингээд хүмүүсээс асуухаар их хвчлэн бодож тунгааж гэхээс илүүтэй ямар нэгэн дуудлага ч юм уу ямар нэгэн мэдрэмж зөндөө илүүтэй хөдөлгдсөн байдаг. Тэгээ та бол одоо тэрлэх уулс сардгийн дунд тэр их дуу хоорын яндаш үеийн холбоон дунд хувийн дунд төржилтэй. Яагаад ийм санаа танаас ургав? Ер нь зүгээр монголчууд бол түүх соёлын төр төсний агуу юм соёлтой ардам. Ялангуяа ард яман зохиол биет бус өв бол монголчууд хэдэн зууны одоо юм түүхтэй. Тэгэхээр монголчуудын хувьд бол алтаа магтаал гэдэг бол тухайн үедээ бас нэг тийм зан үйл байж л дээ. Одоо алтаагаа нүүдэл суудлал хийхдээ, анги өрөө хийхдээ, алс хол аянд явахдаа алтаагаа магтдаг, алтаадаа өөрийгөө даатгадаг ийм одоо зан үйл байж. Тэгээ энэ зан үйл маань цаашдаа бол амнаас ам дамжиж ямар нэгэн одоо тийм баатарлаг туйлсыг айлах агуу одоо ажил бүтээгтэй бол алтаагаа аргадаж, магтаж, тэрэндээ даатгаж тэр нь одоо амнаас ам дамжиж хайлдаг болоод ингэж явсан гэж ойлгодог. Ер нь алтаа магтаал гэдэг бол Монголын одоо Монгол гэж хэлээд байгаа баатарлаг туйлсыг бол хайлдаг агуу түүхт ардсан бол монголчууд. Энэ том туйлсыг хайлах юм бол заавал алтааг аргаддаг. Алтаа аргадахын тулд алтаагаа магтдаг. Энэ маань эцэстээ бол өнөөдрийн алтаа магтаал гэж яригдаад байгаа юм. Гэтэ язгуур урлаг талаасаа ингээд аваад үзэх юм бол одоо баруун Монгол гэж би хэлдэг юм л да. Ер нь баруун Монгол бол язгуур урлагийн бас нэг тийм цөм болсон юм газар гэж ойлгож байгаа. Тэгээ миний хувьд бол тэгээд одоо энэ алтаа магтаал хайлдаг, жангар дуусаа хайлдаг, үлгэр ярьдаг ийм л одоо өвг дээдсийн дунд, ийм л одоо амьдралын дунд багнасаа энүүдийн дингийн гэрэл биш. Тэгээ тухайн үеийн лааны гэрэлд, дингийн гэрэлд, галны гэрэлд л одоо сонсож өнгөрөөсөн тэр одоо сэтгэл оюунд тод үлдсэн ийм л юм байлээ. Тэгээд ингээд нийгэм даяаршаад хөгж тусам тэр маань бүдгэрч үйдэ гэсэн ийм сэтгэлийн одоо зовнил одоо надад бий болсон. Тэгээд тэр сэтгэлийн дуудлагч гэдэг юм уу тэрнийгээр ер нь одоо бид энэ бүдгэрч байгаа, мартагдах гэж байгаа энэ залуу юм маань одоо хип хоп гэж орчин үе одоо тийм дуу хоолой явахаас биш бидний өвд эзэн өнөөдөр хөтөл тээжсэн одоо өв соёл руу өнгөж харахгүй байна л. Тэгэхээр энийг бол бид нэр л одоо өнөөдөр сэргээж энэ хүмүүстэй одоо байгаа хүмүүстэй таниулж хойч үедээ үлдээхгүй болохгүй маа гэж би ойлгож байгаа. Тэр утгаараа. Тий, тэр утгаараа ер нь бол алтаа магтаал бит тус хэлбэрээр одоо амнаас ам дамжиж зүгээр жангар хайлсны 500-аад одоо 1000 жил өнгөрч гэж одоо төгс үзээд байгаа юм бол. Тэгэхээр мэдээж энэ бол тэр жангартайгаа холбоотой бас л хагас сая жилийн одоо ийм төвхтэй ийм магтаал юм. Тэгэхээр энийг бол хойч үедээ үлдээхэд бол бийжүүлэх шаардлагатай байсан. Тэгээ одоо ямар хэлбэрээр яаж бийжүүлэх вэ? Дуулдаг, хурдаг, дуурдаг, биелдэг болох уу, яах вэ гэж их бодсон. Нэг жил хугацаанд бодсон. Тэгээд би энэ төрийн зорилгод баримлж гаавиг дээр очиж уулзсан. Миний толгой нэг ийм юм байна. Энийг одоо яаж хийх вэ? Энэ бол
Монголын ард түмний агуу одоо тийм бит ус өв соёл юм аа. Энийг хоёлаа яаж үлдээх вэ гэдэг. Тэгээ гаавыг бол за та надад ямарс нэг тодорхой хугацаа өг гэдэг нэг 20 орчим хугацаанд бодох хугацаа өгөөч гэдэг. Би анхнаасаа санаа гаргасан юм л да. Ер нь тэгээд баруун алтахны онцлогийг харуулсан, өндөр сардаг уулсыг дүрсэлсэн, ан амтан гөрөөсөн амтан дүүрэлсэн одоо иймэрхүү хэлбэртэй. Тэгээд урд нь одоо үндэснийхээ хувцсыг өмсөд ингээд бүжгэлж байгаа хэлбэртэй тийм дугуй дайзан дээр хийдэг юм билүү гэсэн юм санаа өгсөн. Тэгээ 10-аад хэмжээтлэг аяг годуудад уулзсан гэсэн. Би алтай мөгтөг сонслоо, 3 шин сонслоо. Энэ та бүтрийн яриад байгаа юм биш юм байна. Агуу юм байна. Энэ агуу одоо ийм соёлыг бол ийм жижигхэн хүрээнд бид шийдэх хэсэг юм байна. Энийг агуу том одоо баримлын урлагаар төлөвлөж бүтээл болгох шаардлагатай гэж. Тэгээ үүднээ санал бодлоо солилцоод одоо өнөөдрийн бид нар хийгээд байгаа энэ хуулиурыг гаргаад л ингэж явж байгаа. Үзэгчид маань энэ хөшөөг хараад маш сүрлэг том тэгтээ агуулмж үйл хөдлөл явдал нь бол ерөөсөө тийм чанад санаа агуулсан магадгүй амиг эрчим шингэсэн гэдгийг бол бид нар хэлүүлтгөө мэдэж байгаа бох. Тэгээд Монголд магадгүй хамгийн том байж болох ховдод олон сайхан хөшөө сүндрэлсэн ч гэсэн баруун нутгийнхны ард түмэнд одоо дээшээ өнгөж харахын ерөөсөө том байгууламж бий болж байна. Тэгээд энэний ач холбогдол энэний одоо хүмүүст ойр хоолойхонд гадаад дотоодынхонд сэтгэл зүрхийнх нь баясгах нөлөөний хувьд та бол ямар гэж төсөөлж байна? Ер нь энэ зүгээр хөшөөгөөс илүү танин мэдхүн одоо тийм цогцлуур үзмэрийн газар гэж би хэлэх гээд байна. Энд чинь доороо 250 метрийн одоо квадрат талбайтай музей, үзэсгэлэнгийн одоо ийм үйлчлэгээний ийм том заалтаа зохион байгуулж байгаа. Тодорхой хугацаанд бол Алтай Магтаалыг бол одоо хайлах ёстой энэ дотор. Одоо өндөр урдны одоо тийм бүчтэй одоо депозитын одоо тусламжтайгаар гадагшаа дотгошоо хайлах ёстой. Энийг бол одоо энэ бол нэгдүгээрт бол Алтайхны ахуй соёлыг харуулсан ийм одоо галерей гэж хэлж болно. Энэ цогцлуур дээр дүрслэгч байгаа тэр дүрс амтан тэр одоо бүх юм бол бүгд хөдөлгөөнтэй. Хөдөлгөөнийг илэрхийлсэн, утга санаа агуулсан одоо тэнд одоо дэлхийд бүртгэгдсэн одоо Алтайд байгаа сүг зургнууд байж байна. Тийм ээ. Одоо бас улаан номонд орсон амтны төлөөлөлд байж байна. Нарны аймаг төлөөсөн одоо Аргалаа төлөөлүүлж, Сарны аймгийг бол одоо Янгэр ямаагаар төлөөлүүлж, тэгээ одоо тэр тал хээр бусад одоо аймгийг бол одоо Аратны хаан гэж одоо чоноор төлөөлөлдөг ч юм уу. Ийм бас утга агуулгатаагаар баримлын урлагийн олон одоо тийм хуулиудыг шингээсэн ийм юм. Хоёрдугаарт бол энэ бол бидний одоо тийм бас бахархал байх хэрэгтэй. Тэгээ гуравдугаарт бол бас аялал жуулчлалыг татах бас нэг тийм онцлог одоо тийм бүс зохицол болох хэрэгтэй гэж л ингэж харж байгаа юм. Тэгэхээр энэ бол зүгээр одоо нэг хувь хоёр хүний өмч биш. Тодорхой хэмжээний нэг ганц аймгийн одоо өмч биш. Энэ Монгол улсын соёлын одоо дэлхийн одоо өвд бүртгэгдсэн бие биелгээ Магтаалын одоо соёлын өв гэж харж байгаа. Яг тийм юм. Эндээс бол ямар зүйл харагдаж байна гэхээр Алтай улсыг тойрсон хүн төрөлхтний одоо үүсэл гарлын өлгийн нутаг энд байна гэж шинэ үеийн генетикч нар ярьж судлаж байгаа энэ агшинд бол манай монголчуудын бүхий л одоо аймаг суманд байгаа улсуудын өвгдээс илэр балар цагийн өвц бууц руугаа одоо зарим очдог газар бол Алтай юм. Тэгээд Алтайн зүүн дээр сүрлэг уус руугаан бараагаан харуулсан энэ вирусын сүрлэг хөшөө бол ийхүү сүндэрлэхэд бэлэн болоод байгаа. Бүх хөшөөний одоо загвар, хийц, баримл, өнгө дүрс ямар сайхан сурж явхад болсны үзэгч та бүхэн харж байгаа. Энэ нэвтрүүлгийн дараа бол мэдээж үргэлжлүүлж энийг бол одоо жинхэнэ хэвэнд нь цутгаж хөшөө болох ажил бол явагдана. Тэгээд энэ том ажил 2 хүн 3 хүний одоо хийх ёстой ажил биш. Бүх монголчуудын хийх ажилд одоо тулгамдж байгаа юм. Цаашид одоо хамтрах юм юу үлдээд байна. Ер нь зүгээр энэ улсын төсвөөс ч юм уу сангийн хөрөнгөөс гэдэг юм уу ямар нэгэн одоо нэг төгрөгөн дээр гараагүй. Энэ бол зөвхөн сэтгэлийн дуудлагаар ард түмний хандвар дэмжлэгээр босч байгаа гэж хэлж болно. Тэгээ энд бол одоо хүн бүхэн энэ өв дийц, өв соёлоо хайрладаг, хамгаалдаг, бас дотроо тээж явдаг, бас энийгээрээ бахархдаг. Энэ ард түмэн бас энэ нэлээд одоо гар бие оролцож дэмжнэ байхаа гэж би ингэж бодож байгаа. Энэ бол хүн бүхний дэмжлэг чухал байна гэж би хэлмээр байгаа юм. Дэмжихээс чарга байхгүй тийм ээ. Одоо энэ чи цутгаад тэгээд тэр хоол газар бол тэгж авъя чинь. Тэгээд нөгөө доор цуцалбар гэдэг ер нь ажлууд нэлээд байгаа юм. Тий, тэгээ сая жишээлбэл одоо Ховд аймгийн Булган суманд бид Жангар нэг наадам гэж олон ясны наадам хийлээ. Тэгээд энэ Жангар гэдэг баатарлаг төвлсийг дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр одоо бидэнд тэндээс үр айлга гаргасан байж байгаа.
Тэгэхээр энэ төвлс маань дэлхийн одоо соёлын өвд бүртгэгдэнэ гэдэг нь Монголын одоо өв соёл нэгээр одоо дэлхийд данслагдана гэж бид ингэж бас ажил хөдлөж байгаа. Энд ч бас ажил хөдлөлтөө энтэй ч бас уялдаж байгаа гэж бид ойлгож байгаа. За ийхүү Алтай Магтаалд зориулсан Гэр бүлийн сүрлэг сайхан хөшөөгөөр гайхамшигт үзмрүүд нэвтрүүлэг аялаад нэвтрүүлэг маань ерөнхийдөө жаргаж байна. Энэхүү хөшөөний санаа, энэхүү цогцлбор энэ бол угсаатны маш том соёлын төв болох энэ гайхалтай одоо цогцлборын санаа бол ийхүү энэ л хүний, энэ л одоо нутагт төрж өссөн одоо хойч үеийнхний зүрх сэтгэл зүйнд ирж ийхүү биелэлээ. Тэгээд эрхэм үзэгч та бүхэн төрийн сойрголд нэрт уран баримлж ган хоёргүй энэ олон залуучууд шинэ үеийн соёл гэгэрлийн сэргэн мандрал руу эргэлтгүй явж байгаа хүмүүсийн Гэр бүлийн хөшөөгөөр аялаж энэтэй хамтрах юмсан цаашид энэ үйл хэрэгт өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ за зарим нь өөрөө томоохон хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож сэтгэж байгаа бах доогуур гарч байгаа утсаар эрхэм үзэгч та бүхэн холбогдож эдгээр санаачлагч нартай холбоо барьж сэтгэл зүрх оюун санаа бүх зүйлээ нэгтгэж болох юм байна. Хувь тавилангийн эрхээр өнөө цагт олон баруун монголчууд Монгол төрийн алтан жуулааг атгаж монголчуудын хувь зайны түүхэн үргийг гүйцэтгэж байгаа учраас энэхүү Алтай хөшөөнд ороо нэгдэж энүүгээр монголчууд эвлэлд нэгдэх байхаа гэж бодож байна. Тэгээд энэ гайхамшигтай өв соёлын шинэ үеийн том үзүүлбэрийг бий болгосон та бүхэнд баярлалаа. Тэгээд олон мянган үзэгчдэд энэ хөшөөг хараад энэ цогцлборыг хараад сэтгэл зүрх нь баясаж байгаа бох тунгуудахгүй үед бас ховд хотод хөшөөнийхөө нээлтэн дээр уулзах бах. Энэ л одоо сайхан цогцлборыг энэ л төвийг зорин ирэх олон мянган үзэгчдэд бас сайхан ерөөл хэлэхгүй юу. Тийм ээ энэ монголчуудын энийг үзэх хүсэл тэмүүллийн урсгалаас гадна орны гадаад орны дэлхийн одоо энэ Монголын Алтай зохицлоор болсон энэ хөшөө төгс дурсгалыг одоо үзэх юм аялал жуулчлалын урсгал одоо ховд руу зөвлөн байхаа гэж ингэж бодож байгаа. Ингээд энийг үзэж байгаа, харж байгаа, энэ чинь оролцож гэж сэтгэл одоо санаануудаа тогтолж байгаа та бүхний сэтгэлийн цагаан буян дэлгэрэх болтугай гэж өрөмөр. Энэ гайхамшигтай Алтай Магтаалд зориулсан тэнгэр тулсан сайхан шүтэн зогсолборд бас анхдагч нар байна. Тэгээд өнөөдөр нэвтрүүлэг хийж явахад бас тантай таарсандаа олзуурхаж байна. Сайн манай төрийн сойрхолд уран барилч маань ч ярьлаа. Тэгээд манай үзэгчдэд өөрийгөө таныг танилцуулгач. За би Үлдий сайхан гэдэг хүн байна. Ховд аймгийн Чандуун сумгээд тэгээд хавд хотод төрж өсөж тэгээд өдөө зэрэгтэй ажиллаж амьдарч явж байгаа. Тэгээд нутгийн төлөө одоо зүрх сэтгэлтэй одоо нутгийн төлөө юу хиймээр санагдсан тэр бүгдийг л одоо хийж явдаг тийм одоо хүмүүсийн нэг байгаамаа. За энэ бол үнэхээр одоо өдөр өнгөрөх тусам одоо бид хийж байгаа бидэнд бол маш их зүйлээр одоо баяжиж өнөөдөр одоо нэлээх олон төрлийн ажлуудыг амжууллаа, маш их зүйл хийлээ. Энэ дээр бол одоо ороогүй зүйл одоо байхгүй. Манай уран бүтээлч маань одоо бүх зүйлээ одоо та бүхэн танилцуулсан байгаа. Тэгээ одоо би давтаад ирэхгүй. За энэ хөшөөний одоо миний харж байгаагаар хамгийн одоо гол онцлог нь юу вэ гэхээр ховд хотноос хүндрэлнэ. Ерөөсөө одоо энэ олон ястны үлгийн нутаг ховд хотноо тэр тусмаа одоо хүмүүс нисч буух жинхэнэ одоо тэр том нисэх онгоцны олон улсын буудал дээр одоо байрлах учраас одоо нэлээд одоо байрлалаа зөв болтсон тийм одоо зүйл боллоо гэж одоо үзэж байгаа. Тэгээд ховд хотныхоо талбай дээр буунгуутал хаашаа л харна хөгсөрхийн нуруу Баатар хайрхан ингээд одоо байгалийн бүх юм маань харагдаж идэг. Яг тэрнийхээ урталт нь бид одоо энийг байрлуулахар болсон да одоо онцлог байна. Үзмрүүд нэвтрүүлэг маань энэ үрээд ерөнхийдөө жаргаж байна. Бид сая 5 хүнд энэхүү Алтай Магтаалд зориулсан 8 м шавуу өндөр хөшөөний бүтэц, энэний цаад, бэлэгдэл, мөн чанар, агуулга, утга санааг бол дэлгэрэнгүй сайхан тайлбарлалаа. Тэгээ газар дээр очиод юу ямар шуухан юм болох юм болоо гэж манай үзэгчид дотроо төсөөлж байгаа бах. Тэгээд энэ газар дээр очиод ямар байхыг зургаар бол гаргацсан байгаа. Энэ зурган дээр товч тайлбарлая хайдвал. Энэ бол бас энэ аливаа хөшөөд урсгал уран баримл архитектур хоёр бол хүндрэлт нийцэх урлагийн доонд орж явдаг. Тэгэхээр энэ
орон зайн урлагийн монументал хөшөө дурсгалыг мэргэжлийн түвшинд хийхийн тулд тэрний зайлшгүй нэг хэсэг нь бол энэ архитектурын хэсэг байдаг. Уран барилгын хэсэг. Уран барилгатайгаа орон зайд яаж холбогдох вэ гэдгийг. Энийг хийхийн тулд одоо манай Монголын архитектурын одоо салбарт бас тодорхой үе нэмэр оруулж байгаа Балданс гэж компани байгаа. Тэрний Балданс гэдэг компани захирал нь Балдан гэж архитектор бий. Тэр бас Монголын одоо өргөн удам тал нутагт бас энд нэлийн эдийн газар хөшөө дурсгал хамтарч хийсэн. Тэр найз маань ерөнхийдөө энэ талбайн тохиолдолд архитектурын хэсгийн зураг, уран баримталтайгаа яаж холбогдох вэ, өндөржилт нь ямар байх вэ, харагдах орон зай нь ямар байх вэ, дээр одоо газрын хөдөлтийн хүч, салхины цохилт ямар байх вэ гэдгийг бүх юмнуудыг инженерийн архитектурын түвшинд одоо ингэж их зөв шийдэж ингэж өгч одоо энэ архитектур, уран баримлын ийм синтез үйлдэл холбоог харуулсан ийм бүтээлийг одоо төрөж үлдээж байгаа ийм юм. Энэ бол яг анхны хийжсэн одоо их загварынх нь одоо зураг. Энэ бол их өөрчлөлттэйгүй яг энэ түвшинд хийгдээд ажлын зураг нэглээд одоо ховд руу очиж одоо гадаг широоны ажил нэглээ явж байгаа. Зүгээр ерөнхийдөө ингээд юугаар харуулах юм бол нэг 6 метр гар өндөртэй ийм байгууламж ерөнхийдөө Алтан улсын оргил хэсгийг ерөнхийдөө тусгасан маягийн юутай. За бас цаанаа. Хоёр давхар хэсгтэрээ бол штар гараад хоёр давхраас харна. Пирамид маягийн хэлбэрээр ингэж авсан. Энэ нь бол зэрэг энэ хоёр давхрын энэ хэсгтэрээс энэ баримлыг харахад харааны үндсийн ямар нэгэн хугарал юм уу саатлахгүйгээр энэ дүрснүүдээ харж болох. Нөгөө талаар бас жижигхэн театрын дуран мурангаар бас харж болно. Тэгээд ийм өтө энэ байгууламжийнхаа дотор бол 20-30 хүний хэмжээний ардын урлагийн одоо тийм бяцхан тоглолт хийчихээр мэргэжлийн түвшинд хийгдсэн тайлз талбайтай тойроод үзэсгэлэнгийн танхимтай. Үзэсгэлэнгийнхаа танхим дотор бол Ирээсийн Алтан магтаалыг одоо Алтан улс нутагт ажил төрж амьдарч байсан. Алдартай өлгөрч туулж магтаач үеийн усуудын фото зураг нь байдаг бол фото зураг нь байхгүй бол одоо тэр усуудын одоо эдэлж хэрглэж исэн эмэйл хазаараас авахулал хөгжмийн зэмсэг тэр усуудын түүх намтар Монголын одоо бие соёлын үд оруулсан хойно нэмрийн товч харуулсан тайлбар өчгтэйгээр ингэж тавигддаг. Нөгөө талдаа бяцхан кофе шопта. За энэ цэнхрүүд нь ямар учиртай цонх шиг? Энэ цэнхрүүд нь бол ерөнхийдөө байгалийн гэрэл орж байгаа цонхнууд. Зарим хэсэг нь бол одоо гадаад ертөнц рүү одоо энэ Алтан магтаалыг тодорхой цаг хугацаанд хайлж байгаа. Тэгэхээр тэр үнийг ингээ гадаад ертөнцид ингэж сонсож байхын тулд мэргэжлийн нэг томоохон диффузерүүд байна. Одоо 3 жил болоод нэг солихч юм уу, 5 жил болоод нэг солихч юм уу. Тэр ийм байдлаар ингэж хийгдсэн. Ийм зарим нь цонх, зарим нь одоо нэг хөгжим диффузерийн ийм юм байна. Энэ ингээд яг хэдэн метр өндөр нь хөшөө маань 8 орчим. Энэ ерөнхийдөө ингээ хөшөө энэ үнтэйгээ нийлээд нэг 15 метр гаруй. Одоогийн байдлаар. Тэгэхээр ер нь бол тэр хэмжээндээ болсон гэсэн үг. Байшин бол 16 гүрч 16-гийн хэмжээтэй. За нэг 7 метр гаруйтай. Бараг 8 метр орчимтай. Өчөлт янз бүрийн нүд нь ороод ийм юм. Одоо энэ хажуу талын энэ нүд бол дандаа байгалийн боржин чулуун 40 см-ийн өндөртэй юм боржоор хаалт юм байна. Мал энтэй орохгүйгээр. Тэгээ энэ дотор талдаа талбай нөх хөөрхөн гэрэлтүүлэхтэй 50 гүрч 5 метрийн хэмжээтэй ийм хөөрхөн мэний цэцэр түрээлэнгийн талбайтай. Хүмүүс амардаг, чөлөө цагаа өнгөрөөдөг. Онгоц хүлээж явах үедээ юм уу? Онгоц тосч явах үедээ энэ дотор ингэж бас нэг онгоцын талбайд өрөөндөлгөө үрцэн хооронд энэ дахиж ирээд одоо өчнөө үзчих боломжтой. За ийм хан алтайн дуулал гэсэн хөшөө маань ийм цогцлбортойгоор зүгээр нэг хөшөө биш тэр дор аялал жуулчлал тухайн орон нутагт бас эдийн засгийн тодорхой хэмжээний орлого оруулах янз бүрийн театрууд, үзмөрүүд, зам хүүхэдтүүд танин мэдхүн ач холбогдолтой олон зүйлсээр баяжрагдах байна. Тэгэхээр энэ бол үнэхээр жирийн нэгэн хөшөө дурсгал биш, үргэлж амьтай байж, үргэлж одоо өөрлөгөө дэлхийн монголчуудад үе хүн төрөлхтнийг соронзон мэт далан татаж явах гайхамшигт амьд цогцлор болох юм байна. Гайхамшигт үзмрүүд нэвтрүүлгийн хойморт өөрийн хамгийн сүүлд дурлсан сайхан Алтай магтаал одоо зориулсан хөшөөгөөр оролцсон танд олон мянган үзэгчдийн хамнаас баярлалаа. Нэвтрүүлгийн уламжлалсаар урлагаа тойрдог, урлагтаа хайртай, урлагаан өв тэжирсэн ухаант ард түмэндээ сайхан өрөөл хэлж өгнө. За Монголын
соёл урлагийн урлагаа дэмждэг агуу их тийм соёлын, түүхийн, туульсын ийм өлгийн нутгийн ийм Монгол үндэстэн ард түмэнд энэ бүтээлийг тойроход сэтгэл санааны тийм оюун ухааны мэдлэгийн одоо хшгүйнээ харилсан энд оролцож байгаа нийт улсууд мөн энийг бүтээн байгуулах сэтгэлээрээ оролцож дэмжиж байгаа Монголын ард түмэнд сайн сайхан өрөөлийг бүхний хүсээрээ. Дараагийн олон сайхан монголчуудын өөрийн оюун санаа, өөрийн ур ухаанаар бүтээсэн гайхамшигт үзмрүүдээр хэдүүлээ уулзаараа хуулна. Ингээд эх 7 хоногийн гайхамшигт үзмрүүд нэвтрүүлгийн цоо шинхэн дугаараар эргэн уулзлаа баяртай үзэгчтэй.